Та нар Elon Musk, Naval Ravikant гэдэг айгүй мундаг хүмүүс бусад хүмүүсээс юугаараа өөр байд юм бол гэж бодож ирсэн үү? Naval Ravikant-ыг ялангуяа сүүлийн үед яриаг нь сонсоод болохоор юмыг бүр маш ойлгомжтой, цэгцтэй, айгүй гоё илэрхийлж ярьдаг. Тэгээ тэр бол маш хуур чадвар. Тэгээ тэр хаанаас гарч ирж байгааг гэд ер нь судлаад байсан чинь яг энэ first principle thinking гэдэг нэг боддог, сэтгэдэг зарчим байт юм байна. Тэр нь их зарчимд суурилсан сэтгэлгээ. Их зарчимд суурилсан сэтгэлгээ. Тэгээ Elon Musk ч гэсэн яг ижилхэн ийм их зарчимд суурилсан сэтгэлгээгээр яг өөрийнхөө бизнесийг авч явж тий айгүй олон чухал асуудлуудыг шийдэж чадсан гэдэг. Тэр пуужин барих, батарей, тэгээ батарейны бүтэц яг юу вэ гэдэг. Тэгээ их зарчимд суурилсан сэтгэлгээ нь яг юу юм бэ гэдэг нь ерөөсөө бид нар яварваа нэг зүйлийг харахтаа тэрийг яг хаанаас үүсэж байгаа гэдэг тэр уг үндсэн зарчмууд тий гарцаагүй байдаг тэр үндсэн зарчмуудыг харахыг хэлж байгаа. Ямар нэг зүйл яг юунаас бүтэж байгаа гэдэг тий бүтээж байгаа тэр блокуудыг нь хараад тэд зүйлүүд нь яаж холбогдож байна вэ гэдгийг харж байгаа. Одоо жишээлбэл бид нар модыг харахад болно шүү дээ. Модны навчийг бодъё заяа. Бид нар навчийг нь мөчөртэй л холбож хардаг. Навч гэдэг зүйл чинь мөчрөөс гарч байгаа юм байна шүү дээ. Гэл хайчдаг. Гэхдээ тэгээд цаашаа бид нар ерөөсөө явдгаа. За энэ навч гэдэг зүйл чинь мөчөртэйгээ холбогдсон байна. Мөчр нь тий модны их биетэй холбогдсон байна. Их бие нь хаанаас гарч ийнэ гэдэг чинь тэр үрнээс гарч ийна тий. Тэгж бид нар харна гэдэг нь юмыг бүр бүх зургаар нь яаж хоорондоо яг ямар байдлаар яагаад яаж холбогдож байгаа гэдгийг харна гэдэг бол маш хүчтэй зүйл. Энийг ашиглаад бид нар ямар нэг зүйлийг тий инновац гаргах, ямар нэг зүйлийг гүнзгий түвшинд ойлгох, тэгээд цаашаага өөрийгөө илэрхийлэхтэй ямар нэг зүйлийг ингэж бүтцээр нь бүхлээр нь тий үндсэн суурь зарчмаар нь ойлгоно гэдэг нь тэр зүйлийг би бас тайлбарлахад маш амар болж ирдэг. Тэгэхээр энд хэдүүлээ яг гол асуудал нь ерөөсөө л гүнзгий ойлголтыг олж авъя гэж бодох ёстой, бодох хэрэгтэй. Би өөрийгөө бас харахаар ер нь бол энэ подкастыг бүр анх эхэлж байхдаа бол философи ойлголтуудыг айгүй их ярьдаг байсан тийм үү. Би одоо жишээлбэл та нар надаас бол одоо Ницше жишээлбэл Übermensch гэдэг үгээрээ яг ямар ойлголтыг ярьж ирсэн. Эсвэл existentialism гэдэг юу юм гэдэг зүйлүүдийг би бол тайлбарлаж чадна. Гэхдээ тэр нь би гүнзгий ойлголтыг олж авч яана гэсэн үг ерөөсөө биш. Би зүгээр л ойлголтуудыг тайлбарлаж чадаад байгаа байхгүй. Тэр хүн тийм үгээрээ юу хэлсэн бэ гэдгийг л би тайлбарлаж чадна. Гэхдээ яг гүнзгий төвшөнд би өөрийн ойлголтыг нэгдүгээрт би олгоогүй. Хоёрдугаарт тэр санаанууд хоорондоо яаж холбогдож байна гэдгийг нэг их тэгэж ойлгоогүй. Зүгээр л нэг тусдаа нэг их юм мэдээл яваад байгаа байхгүй. Айгүй олон тооны үг хэллэг мэддэг. Тэгээ тэрийг ч гэсэн зарим хүмүүсээс ер нь бол харж болно. Айгүй их олон тооны ном уншсан гэж яриад байдаг хүмүүс энгийн ойлголтыг хүртэл тайлбарлахдаа маш төвөгтэй болгож ярьдаг тийм үү. Их л олон тооны их ойлгомжгүй үгнүүд ашигладаг. Тэгээд яг хараад ирэнгөө сүүл рүүгээ баг энэ хүмүүс өөрсдөө баг ярьж байгаа юм аа ойлгож байгаа ч юм уу, гүү ч юм уу гэж боддгоо. Нэг л ууг нь их ухаантай хүн юм шиг байгаа. Гэхдээ яагаад ч юм яриаг нь нэг тийм ойлгогддгоо тийм үү. Тэгээ энэ бол ер нь хараад байгаа юм шүү дээ. Ер нь энгийн зүйлийг төвөгтэй болгож ярьж байна гэдэг бол ер нь бол худлаа гарын л хийдэг зүйл. Худлаа хүмүүсийн л хийдэг зүйл. Гэхдээ яг эсрэгээр төвөгтэй зүйлийг энгийн болгож тайлбарлаж байна гэдэг бол яг үнэхээр хамгийн ухаантай, хамгийн сууд хүмүүсийн хийдэг зүйл. Төвөгтэй зүйлийг энгийн болгох. Тэгээ тэр нь хаанаас гарч ирж байна вэ гэхээр ерөөсөө л ямар нэг зүйлийг гүнзгий төвшөнд ойлгож байгаагаас гарч ирж байгаа. Хаанаас яаж үүсэж байгааг нь ойлгож байгаагаас болж байгаа. Тэгэхээр бид нар ямар нэг зүйлийг гүнзгий төвшөнд ойлгоно гэдэг нь тэр зүйл нь хаанаас гарч ирж байна гэдгийг ойлгохыг хэлж байгаа. Яаж гарч ирж байна гэдгийг ойлгохыг хэлж байгаа. Тэрний оронд бид нар яг өөрөөр нэг бодог сэтгэдэг хэлбэр нь болохоор бид нар зүрхлэлээр боддог тийм үү. Одоо би одоо хүмүүсээс за зовлон гэдэг зүйлийг тайлбарлах юм бол зовлон гэдэг чинь нэг иймэрдүү мэдрэмж төрдөг. Нэг иймэрдүү зүйлтэй төстэй гэж гарч ирдэг тийм үү. Тэрнээс бид нар яг зовлон гэж юу вэ гэж ерөөсөө задлж чаддгүй. Зовлон гэж яг хаанаас гарч ирж байна вэ? Ямар бүтцтэй байна вэ гэдгийг ер нь бид нар ч битгийхэл ер нь ихэнх хүн угаасаа тайлбарлаж чадахгүй. Ер нь ямиг
ямар бүтцтэй байна вэ гэдгийг задлж харах бол айгүй их сэтгэл зүйн те тархины энерги шаардна. Тэр бол хүн яг ямар нэг зүйлийг ухаж сунаа л гэсэн үг. Гэхдээ бид нар бол ямар нэг зүйлийг ухаж суух хүсэл байдгүй. Энэ нэг иймэрт зүйл байна гэд хайчдаг. Тэгээ энэ нь бол зүгээр ингээд юмыг ойлгох гэхээс илүү бизнест хүртэл харж болно. Одоо Elon Musk жишээлбэл нэг батарей хийхэд одоо литиум батарей хийхэд $600 ордог байсан юм л да. Тэгээд ихэнх хүмүүс бол батарей ч угаасаа л хийгээд үнэтэй гэд ерөөсө тэр талаар ахиж бодсгүй байсан. Тэнгүүт Elon Musk яг үндсэн суурь зарчмаараа тий их зарчмаараа бол за батарей гэж юу юм? Батарей нь яг юунаас бүрдэж байгаа юм те? Ямар батарейлуудаас бүгдэж байгаа. Тэгээд тэдэн материалуудыг нь яаж холбочиж батарей гарч ирж байна гэж судалж байгаа. Тэнгүүт тэр $600 батарей чинь ерөөсөө л бүрдүүлж байгаа зүйлүүд нь тэр кобальт, никель, алюминиум гэдэг зүйлүүд чинь ерөөсөө материалууд нь $80 л байгаа юм байна шүү дээ гэдгийг олж мэдж байгаа байхгүй. Тэнгүүт яагаад тэр $520 их их зардал тэр материалуудыг нь хооронд нь холбоход бий болоод байна гэд. Тэнгүүт яг тэр manufacturing зардлууд дундаас нь идэж байгаа гэдгийг олж хараад тэрийг олж хараад шийдэж байгаа. Тэнгүүт ихэнх хүмүүс бол батарейнууд угаасаа л үнэтэй байдаг байсан. Энд чинь угаасаа л ийм байдаг байсан. Хүмүүс угаасаа л байнга өнгөрсөнд те батарейг ингэж хийдэг байсан гэд тэгж бодож байгаа болохоор тэр бодлоосоо ерөөсө гарч чаддгүй. Ерөөсөө л өмнө нь юмыг яаж хийдэг байсан тэр инерцээрээ тэр мэддэг зүйлүүдээрээ л цаашаага мэддэг зүйлээ бүтээх гэдэг. Ойлгож байна. Өнгөрсөнд мэддэг байсан зүйлүүдээрээ дараагийнхаа зүйлийг бүтээх гэдэг. Гэхдээ Elon Musk бол энд яг төгс хувилбар нь юу вэ те? Яг ямар зүйлийг бүтээх гээд байгаа юм бэ? Тэр чинь юунаас бүтээд байгаа юм бэ гэдгийг нь хар гэж байгаа. Тэгээ одоо пуужинг барих жишээн дээр хүртэл те пуужингууд яагаад тийм үнэтэй гэдэг ингээд харангууд бас л яг ижлэн бүрдүүлж байгаа материалууд нь бол тийм үнэтэй биш. Тэгээд тэр хооронд нь тэгэл янз бүрийн патент гэл ингээл дундын айгүй олон хүмүүс орж ирээд дундаас нь ингээд олон тооны зардал гаргаж ирээд пуужинг тийм үнэтэй болоод идэв. Эсвэл тэгээд дээр нь пуужинг нэг удаа хөөрөгчөөд сэлбүүдийг тэр жигтэй хайчдаг тийм үү. Тэгвэл яагаад бид нар тэрийг хаяад байгаа юм бэ гэж асуугууд тэ эн чинь ийм шалтгаанаар угаасаа л ингээл тэ пуужинг нэг хөрөгцөн бол ахиж тэр сэлбүүдийг ашиглах боломжгүй штэ гэдэг. Тэн дээр хүртэл Elon Musk гаргаж ирээд яагаад тэгэж болохгүй гэж яг ямар асуудал байгаа юм гээд ер нь entrepreneur гэдэг хүн яг юмыг яг шинээр харж чаддаг. Яг анх удаа харж байгаа юм шиг яагаад ингэж байгаа. Бид нар яагаад энийг хийгээд байгаа юм бэ? Ингэж хийгээд байгаа юм бэ гэдэг асуултыг асууж чаддаг. Тэнгүүд ихэнх хүмүүс бид нар угаасаа л байнга энийг ингэж хийгээд ирсэн штэ тэ гэж хариулдаг болвол тэр асуултыг задлах гэж хичээдэг. Яагаад бид нар энийг заавал байнга ингэж хийгээд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ нь бол яг шинжлэх ухааны салбарт бол бодоход хамаагүй амар зүйлтэй. Шинжлэх ухаан одоо жишээлбэл математик, физикийн салбар те. Ямар нэгэн бодлогыг бодож авахд ерөөсөө тийм өсрэлт хийж болдгоо байхгүй. Би одоо жишээлбэл тооны олимпиадаар зөндөө л ордог байсан те. Би одоо бодолтоо бичиж байгаа бол алхам бүр нь яг логикоор холбогддог. Тэгээ тийм болохоор ер нь бол математиктэй шинжлэх ухаан суурьтай хүмүүстэй ярихад хүртэл ер нь бол худлаа ярьж болдгоо байхгүй. Яг ингээд ярьж байгаа л нэг алхамд нь өсрэлт хийчихвэл наа чи яг үнэн үгүй юу гэд одоо зарим энгийн яриан дээр хүртэл хүмүүс fact check гэж ярьдаг тийм үү. Чи яг үнэн ярьж худлаа ярьж гэдгийг бүр ингээд Google дээр шалгалцчих болдог. Тийм болохоор ийм шинжлэх ухаанд суурьтай хүмүүс бол юмыг яг задлаад ямар үндсэн суурь зарчмаас гарч ирж гин вэ гэдгийг бодоход амар байдаг. Ярьж л хүн ямар нэг ингээд тэ өсрэлтийг хийчихвэл логик өсрэлтийг хийчих юм бол нэг л юм сонирн болчлоо доо гэд нэг тийм ахин дахин тунгаах тийм сэтэл нь гарч ирдэг тийм үү. Гэхдээ яг энэ чанарыг л бид нар амьдралын бусад салбарт ашиглах хэрэгтэй. Энэ чанарыг амьдралын бусад салбарт ашиглах хэцүү байдаг болохоор л бид нар одоо энэ аз жаргал, хувийн хөгжил те ямар нэг зүйлийг гүнзгий ойлгох гэдэг зүйл дээр айгүй том алдаа гаргадаг. Тийм болохоор бас энэ улс төрийн салбар те медиа, журнализм, сонин нийтлэл гэх тиймэрдүү салбаруудад зарим хүмүүс зүгээр л сайн ярьж чаддаг болохоор учрыг нь олцоод байдаг. Ер нь хүмүүсийн учрыг нь олоод байдаг хүмүүс ер нь жоохон осолтой. Ялангуяа энэ шинжлэх ухаан дээр суурилсан салбарууд биш болвол
Тэ хүмүүсийг яаж иж байгаа яриад одоо Трамп шиг ингээл яг үнд сүртэй ярихгүй байгаа ч гэсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл хандаад ярьждаг хүмүүс юмыг үндэс суурьтай сэтгэх шаардлага гардаг. Тийм шаардлага нь угаасаа байхгүй байгаа юм чи яах вэ? Зүгээр л гоё яриад л те сүртэй юм яриад нэг ингээл тархийг угаагаад гарчдаг болохоор тэрэнд үндэс суурьтай ярих бүр шаардлага нь ч гардаггүй. Тийм болохоор хүмүүс энэ үндэс суурьтай сэтгэх гэдэг талаар боддог. Юмыг яг гүнзгий төвшөнд юу болж байгааг ойлгох, юмыг цэгцтэй бодож сурна гэдэг нь зүгээр л нэг юмыг цээжлэх, өөр юмтай зүүрлэж бодох гэдгээс илүү тийм гүнзгий төвшөнд явж байгааз. Тэгэхээр ингэж чадсанараа ер нь бол хүн олон өөрчлөлт гарах боломжтой. Нэгдүгээрт инновац гаргаж болно. Ямар нэг зүйлийг өөрөөр хийж болно. Ихэнх хүмүүс ингэж сэтгэдэггүй болохоор та бол бусад хүмүүсийн харж байгаагүй зүйлийг харах боломжтой. Тэгээ хоёрдугаарт бусад хүмүүс зааж сургах тэр зүйлээ санаагаа илэрхийлэхэд хүртэл яг ойлгомжтой. Ийм зүйлүүдээс яг ийм зүйл бүрдэж байна гэд бүх зүйлийг үндэс уул суурьтай, шалтгаантай логикоор ярьж сэтгэж чаддаг. Тэгээ цаашаа өөрийгөө хөгжиж дэвшүүлэхэд хүртэл шинэ зүйлийг сурахад хүртэл би энэ чинь би энэ зүйлийг ингэж ойлгодог байсан, ийм зүйлүүдээс бүтдэг гэж ойлгодог байсан бол энэ шинэ зүйл ороод ирлээ. Энэ яг зөв үү, буруу юу? Миний юмыг бодож байгаа тэ үзэл баримталд бодож сэтгэж байгаа тэр хэм маягт энэ тохирч ийн үгүй юу гэд ер нь бол бүх зүйлийг үндэс уул суурьтай шалтгаантай бүтцээр нь бүх системээр нь ингэж олж харж чадна гэдэг бол маш ховор чадваруудын нэг. Одоо Feynman гэд алдартай физикч байдаг тийм үү? Мондөг физикч байдаг. Тэр хүн бол тэ нэг удаагийн лекцэн дээр ингээд гарын хуруунд тоолохоос эхлээд цаашаага шууд тасралтгүй яг энэ логикоор тэ геометр, тригонометр, абстракт альгебра гээд тэр зүйлүүдээр явж байгаад дифференциал тэгштгэл гэдэг зүйлд хүрч чаддаг. Тэ бидний одоо calculus гэж яриад байдаг дифференциал тэгштгэл интегралд хүрдэг. Тэрийг дөрвөн хуудсанд яг хүмүүст тэгж тайлбарлаж чадж байна гэдэг чинь тэр бол тэр хүн тоо гэдэг зүйлийг ерөөсө бүр гүнзгий төвшөнд тийм хэмжээнд ойлгож чадж байгаа гэсэн. Тийм болохоор асуудлыг гүнзгий уул суурьтай байдлаар яг гол асуудлыг хараад үндсэн шалтгааныг олоод шийдэж чаддаг. Тэгэхээр яг иймэрдүү байдлаар бол бодож сэтгэдэг болохыг би бол их хичээж байгаа. Тэгээд энийг яаж хийх вэ гэхээр нэгдүгürt бид нар ямар нэг зүйлийг бусад хүмүүст тайлбарлаж үзэх гэж хичээх хэрэгтэй. Тэрийгээ одоо бичгийн байдлаар эсвэл ярианы байдлаар бид нар өөрийгөө тэг ямар нэг зүйлийг тайлбарлах шаардлагатай болчингууд өөрсдөө илэрхийлэхтэй тодорхой байдлаар илэрхийлэх шаардлага гарч ирдэг. Яг тодорхой байдлаар. Тэгээ хоёрдугаарт ер нь хүн дотроо одоо янз бүрийн ингээд абстракт ойлголтууд байдаг та хийсэр ойлголтууд жишээлбэл зовлон, жаргал, хүсэл гэдэг зүйлүүд байгаа тийм. Эдрийг яг ямар тодорхойлолт байна вэ гэдгийг харах гэж хичээх хэрэгтэй. Бусад хүмүүс янз бүрийн байдлаар ярьж иж магадгүй тийм. Яг тэрийг ингээл энэ үнэн үгүй юу гэд хараад ирэнгүүт яг юм жоохон үндэс суурьг нэг сонирн болоод ирдэ шүү дээ тийм. Тийм болохоор яг иймэрдүү абстракт ойлголтуудыг ялангуяа бид нар өөрсдөө яг яаж тодорхойлож байгаа юм бэ гэдгийг ойлгоод ирвэл надад бол цаашаа альва зүйлийн талаар бодоход хамаагүй амар болдог. Би одоо жишээлбэл зовлон гэдэг зүйлийг яаж тодорхойлдог бол өөрийнхөө дотор бол мэднэ. Зовлон гэдэг зүйл хүслээс гарч ирдэг. Хүсэл гэдэг юу юм бэ гингүүд би одоо иймд байна. Одоо ийм бодтой байдалтай байна. Миний хүсэмжит ирээдүй ийм байна. Би энэ хүсэмжит ирээдүйд хүсэж байна гэдгийг л бол хүсэл гэж байгаа шүү дээ. Би энд байна. Би тэнд баймаар байна гэдгийг хүсэл гэж байгаа. Тэнгүүд зовлон гэдэг зүйл нь ерөөсөө л тэр хүсэлтэйгээ ямар харилцаатай байж байгаагаас гарч ирж байгаа. Би бол хүсэл болгоныг зовлон гэж бол хэлэхгүй. Гэхдээ ямар нэг зүйлийг хүсэж байна гэдэг нь чи тэр хүсэж байгаа зүйлийг аваагүй байхдаа зовлох тийм боломжийг гаргаж ирж байна гэсэн. Тийм болохоор энэ чэнэс цаашаа тийм бол хүн олон тооны хүсэлтэй байх юм бол илүү их зовх юм байна. Зовх боломж гарч ирж байна гэд. Иймэрдүү тэ ухаарлуудыг ажиглалтуудыг гаргаж ирж болохоор байгаа байхгүй. Гэхдээ энэ зовлон хүсэл гэдэг зүйлийг огт холбож бодож байгаагүй бол энэ ойлголтод хүрэхэд яг тэр цэгцтэй байдлаар хүрэхэд бол айгүй хэцүү.
Тэгээ ийм болохоор тийм ер нь бол янз бүрийн санаанууд хоорондоо яг яаж холбогдож байна? Ямар нэг санаа байвал яг ямар зүйлүүд тэр зүйлийг бүтээж ийн гэдгийг бодох хэрэгтэй. Яг ямар одоо байшинг тэ тоосгоор барьдаг шиг ямар тоосгуудаар эдрэг хооронд нь холбож байна. Тэгээ тэр нь яг ямар холбосоор яаж холбогдож байна гэдгийг харах юм бол бид нар ямар зүйлийг илүү цэгцтэйгээр харж чадна. Илүү тодорхой байдлаар харж чадна. Яг юу болж байгааг ойлгож чадна. Тэгсэн цагт бид нар амьдралдаа цаашаага өөрчлөлтүүдийг гаргахад амархан болно. За энэ удаагийн дугаар таалагдсан гэж найдаж байна. Хэдүүлээ өөрсдийнхөө болж чадах болох ёстой тийм бас болцгоё. За тэгээд та манай хамт олонтоо нэгдээд надтай ажиллахыг хүсвэл description дээр байгаа линкийг шалгаарай. За баярлалаа.